Монгол Улсын ерөнхийлөгч хаамуул дүүргийн иргэдтэй уулзлаа. Хаамуул дүүрэг 82 орчим мянган өрхөө 330 орчим мянган иргэнтэй. Нийслэлийн хүн амын 19.5% орчим суудаг томоохон дүүрэг юм а. Дүүрэг амьдралын чанараар тэргүүлэгч эко хот болох алсны харааны хүрээнд нийгмийн суур үйлчилгээг 20 минутын зайд дэгш хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Энэ онд дэд үтц нийгмийн суур үйлчилгээ хүртээмжийг нэмэгдүүлэхээр улс нийслэл дүүргийн төсвийн 268 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 197 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна. Тэрбум хөтөлбөрийн хүрээнд бол хаамуул дүүрэгт 800 гаруй мянган модыг тарьсан байна. За үүн дотроо бас хаамуул дүүрэг өөрөө бас санаачлаад айдсын навааны хурдны замын зүүн урд хэсэгт нь бас томоохон ойн төгөл сүүлийн 5 жил байгуулж байна. Энэ төгөл дээр бол бид нэг 10 га газар дээр энэ ойн төглийг хэрэгжүүлж байна. За нэг 10 жилийн дараа бол энэ хэсэг маань нэлээд ойтой болох юм зорилтыг тавьсан. За мөн гэр ороолын өрхийн хашаанд дурмуудтай тарих, нийтийн эзэмшлийн замууд дээр тарих дээр нэлээд санаачлалтай ажиллаж байгаа. За хоёрдугаарт ерөнхийлөгчийн илгээлт 2100 гэдэг энэ арга хэмжээнд дээр бид нэр хаамуул дүүргээс 42 хүүхэд явсан байна. Өнгөрсөн он гэхэд 19 хүүхэд, 21 онд 9 хүүхэд, 22 онд 5 хүүхэд, 23 онд 9 хүүхэд. За энэс эхний хүүхдүүд нь ирж байна. За бид нэр энийг бас дүүрэг маань өндөр мэргэжлийн өндөр оронд суралцсан хүүхдүүдэд ажлын байраар хангах тал дээр анхаарлаа хандуулж байна. Ерөнхийлөгч илгээд 2100 тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1055 оюутан суралцж байгаагийн 40 гаруй нь хаамуул дүүргийнх. Тэдний нэг нь болох Мөнгөн Зул бүгд найрамдах Польш улсад суралцж төгсөөд одоо гадаад харилцааны яамд ажиллаж байна. Цаанаас нь маш тийм том шалгуураа шалгаж тэнцсэн учраас бидний ганц сургууль хороо маань бус дүүрэг маань бус энэ том Монгол улс гэсэн нэр байгаа учраас ядчил сурж байгаа сургуультаа их орийнхоо нэрийг гаргамаар тийм хүсэл эрмэлзэл байсан. Мэдээч хэрэг гадаад улсад Монгол улсын элчин сайдын яам болон монголчууд маань гадаадаас суралцж байгаа хүүхдүүдэд маш сайн дэмжиж байсан учраас энэ маш том эцэг эхээс гадна маш том хайр байсан. Энэ хөтөлбөрийн онцлог давуу тал гэдэг маань эдгээр хүүхдүүд маань маш их өндөр боловсролыг гадаадад эзэмшээд эргэж ирээд эх орондоо хөрсөндөө бууж шүүшин залуу боловсон хүчнүүдийг бэлтгэхэд би итгэлтэй байдаг. Гадаад хэл сурахаас гадна шинжлэх ухаан, техникийн чиглэл энэ даяаршлын үед энэ залуучууд маань маш сайхан мэргэжлийг эзэмснээр олон зуун залуучуудыг үлгэр дуурайл болж энэ хөтөлбөрт уриалан дуудах байхаа гэж бодож байна. Тэрбумод үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж ургуулад байна. Хаамуул дүүргэлэхэд сүүлийн 5 жилд нийт эзэмшлийн зам талбайд 740 орчим мянган мод тарьж ургуулсан. Зайсангийн амны дугуй цагаан буян тухайн нэгс хонгоцны буудлын хойд хэсэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулж нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2.8 м квадрат талбайгаар нэмж чаджээ. Манай хүүхэд Торонтогийн их сургуульд тэтгэлгээр суралцж байгаа дэлхийн шилдэг сургуулиудад суралцуулах энэ хөтөлбөрийг би их амжилттай сайн хэрэгжиж байна. Ирээдүйг харсан нэлээд алсыг бодсон сайн төсөл боллоо гэж ойлгоод байгаа. Хийсэн ажил тэгээд дэлхийн Монгол орондоо болсон бүх процессуудыг ярьлаа шүү дээ. Хин ч ойлгомжтой байсан. Би бол ерөнхийлөгч бол цог хэмжээнд ажиллаа сайн хийж байна гэж ойлгож байна. Ингээд бид нар чинь 100 амрахаар 21 аймгаараа явна. Ялангуяа баруун тал руу явж байхдаа айгүйх хур бороог айгүй гандуу харагдчихийдэг. Тэгээд тэрэнд бол яахын аргагүйгээс мод бол айгүй чухал юм байна лээ гэдгийг бас ойлгож авсан өнгөрсөн зуун явахдаа. Тийм учраас энэ бол айгүй зөв хөтөлбөр юм байсан байна гэж тааштай гэсэн модыг бол маш сайн хүн болго айл болгон хин нэгнийхээ төрс өдөр болохоор мод тарьдаг ч юм уу тийм байгаас гэж ер нь яг бодогдож байна. Ерөнхийлөгч уулзалтын үеэр төрөндөө додон медаль шагнал гардууллаа. Урлагийн эдэм дээд сургуулийн захирал Монголын ард ширхний үйлдвэрлэлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн доктор профессор Гомбын тунгалагт гавьяат багш, усны аж ахуйн салбарын ахмад инженер Дасцрингийн басан жод хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, хаамуул дүүргийн эрүүл мэндийн чиг хамар хоолон ахмад эмч Гандан Балсангийн мөнх тогоод хүний гавьяат эмч, нийслэлийн цагдаагийн газрын Ахмадын хорооны ахлах нэгтлэн бодогч цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Манс сүрэнгийн лам дөржид үйлчлэгний гавьяат ажилтан, банк санхүүгийн салбарын ахмад ажилтан Дэчин бэлийн өнөр цэцэгт гавьяат эдийн засагч цол хүртээсэн юм а.